Вау, энэ ямар гоё газар вэ? Гомн энэ шаруу замц. Хажуунагийн Facebook-ийн хайлайтс нь бүр амир. Эхний газраараа Эльфиорыг сонгосон байгаа. Яагаад вэ гэхэлэр орчин айгуу гоё. Тэгээ view нь айгуу гоё. За тэгээ надад миний авчирсан бүгдээрээ хоолоо сонгоё. Gluten free паста гард юм байна. Тэр глютений харшилтай бол би равиолинд айгуу дуртай. 2 сарын 14-нд орлогын үзүүлбэр энтертэй тийм Valentine's vibe үүсгдэг байхгүй юу? Тэгээ энэ жил бас тэгнэ гэж юм. Тэгээд одоохондоо л арай тэрэн төлөвлөгдөж дуусаагүй байгаа гэж юм. Тэгэхээр та нар 2 сарын 14-нд хэрвээ Эльфиорыг сонгохоор болох юм бол эдний Instagram, Facebook-ийн Окей, энэ юу юм бэ? Ивент хэлтэй видео накай үзье. Сох боломжтой. Тэгээ би та нартыг ямар судал дээр суулгах гоё вэ гэхээр яг энэ үнцгийн хоёр тал руугаа хардаг судал гэж хэлээрэй заяа. Тэгэхээр энд нэг байдаг, тэгээд тэн цаана нэг байдаг. Тэгээд энэ судал надад айгуу гоё санагддаг. Угаасаа яг хоёр хүний дейтинг судлууд заяа. Тэгээд би удахгүй бас энэ орчныг нь бас харуулъя. Нэгэнд хийж амч. Уг нь болзон дээр паста захиалдаг байхгүй юу? Ялангуяа соус ихтэй паста байх юм бол хон замбраагүй болох гэдэг эсвэл хувцсан дээр асгачих ч юм уу тиймэрхүү юм гарч болно шүү дээ. Тэгэхээр би ер нь болзон дээр пастанаас айгу татгалздаг байхгүй. Тэгээ би орон баахан халтар битүү шавцсан хотоо харж хоолоод явах вэ. Ер нь бол Vivin яг хав цаанд Vivin үнэхээр Монгол ийм Улаанбаатар ингэж харагдаж байгаа ч гэсэн зүгээр ийм хараагүй зүгээр ингэ нэг давхар сууж иснаас хамаагүй дээр гэж би бол хэлнэ. Одоо бороо орж байгаа үед ингэ шилэн дээр нь бороо тусч мусгаар арай гоё байдаг байхгүй. Би өмнө бас яг нэг иймэрхүү вивтэй Шангрилад нэг станд ажиллаж байсан. Тэгэхэд яг Улаанбаатар ингээл муухай сааралтай харагдаж байгаа ч гэсэн ер нь бол вив гоё яхаар ер нь гоё байдаг. Арай тийм сэлүүхэн байхаар гэх юм уу? How do you know that? Зүгээр тийм мэддгийг гэж. Би ерөөсө хоолнд нэгс сүжирдгүү штэ гиз дүүр гэж байвал болоо хүмүүс бүр амар сүртэй бүр хаан суухаа хүртэл бодд юм байна. Хаан суух ялангуяа дэйтэн дээр хаан суух нь амар чухал штэ. Тэр чиний орж байгаа ресторан байна уу гэх юм байна. Хүмүүс орой пив уух гэж хоорондоо ойролдож ярилдах гэж ресторан орж байгаа. Яг чамшиг ингээ хоёулахнаа вайбыг мэдрэх гээд энэ ч хүмүүс суугаагүй байгаа. Тэрээс нь чи бодож байна гэдэг чинь maybe ихний болзоо хоёр дахь болзоо болсон дээр чи амар уйдахтай хоёр жоохон дундаа нэг юм одоо авкарт нөхцөл байдал үүснэ. Тэг хүн болгоо амар харна. Тэг ер нь бол тиймэрхүү үед ингээ хоол идээд тайван суух газрыг яг зөв сонгох ёстой гэдэг нь бол айгүй чухал. Ядаж юм вивгүй ч гэсэн ер нь бол тэггүй хажууч нэг хүмүүс ингээл пим уугаал орилоод хараал мараал хэлээл тэгэх юм бол хоёрт амар тухгүй байна. Яг бол хоёр бибинийхээ яриг сонсч чадахгүй шүү дээ. Мандаа нь ерөнхийдөө хөвчлэн би ризотто авч иддэг за. Та нарт ингээд үгний хэллээ шүү. Би эдний пармезан уйл дээр хийдэг пармезан пастаг нь ерөөсөө идэж туршаагүй болохоор захиалчлаа тоогооч гарч ирээд гоё өрт чинь ингээд том бясалган дээр хийж өгдөг болохоор бас сонирхолтой юм болов уу гэж бодоод өвлөө болохоор юм нар жаргаж байгаа хэсэг нь гоё харагдахгүй байна. Уг нь 5:40 идгээд нар жаргана гэсэн. Гэтэл стил гоё харагдчихлаа юм л да манай хот. Хүмүүсийн нэрийн надаас маш их асуудаг асуулт. Болзох гоё газрууд таана байна гэж их асуудаг байхгүй. Тэнгууд миний шууд гэхдээ имжээл хүний амьдрал 10-аас 1 юм даа өгш. Толгонд хамгийн ихэнд орж ирдэг ресторан бол Эльфио. Итали ресторан болохоор хүмүүс ер нь дуртай байна. Хоолнд нь жунгой сайтай вайны сонголтууд, коктейлийн сонголтууд байдаг. Тэгээд тоогооч нь болохоор солигдсон юм. Та нар сая үүдэнд зургийг харсан баг. Тэгээд ер нь энэ газар толгонд шууд орж ирдэг байхгүй. Тэгээд энэ бичлэгтээ зориулаад одоо хоолоо идэх үү гуйж гин. Хоолоо ид баярлаа. Би яг ийм зөөгч хийдэг байсан шүү дээ. Би яг ийм зөөгч хийдэг байсан шүү дээ. Fuck. Би хүмүүсийн wine хундагалж өгөн тэгээд whisky хийж өгөн ер нь бүх юм хийдэг байсан. Энэ болохоор скотч яриадтай талах энэ эндх сүлгээс хоцрол зүйл нь талах санагдав. That's a fucking талах айл нэг зүгээр сонгооч дээ. Бүсгүй минь. Please. That's a fucking аргуу талах man. Юуг нь тайлбарлаад байгаа биз? За зүгээр 6 цагт арай муухай альчтай зүгээр тавилтаа fuck.
5:40 50 гэж хамт орж ирвэл айгу хамт орж ирвэл гинэ. Тийм гэрэлнүүд асаад тэгээ view нь бүр үнэхээр амар гоё харагдчихэв. Окей. Би жоохон утаатай байхаар жоохон ямар харагдах бол гэж санаа зовдсон байхгүй тэгээд айгу гоё харагдчихэв. За миний урд болохоор focaccia гэдэг талах ирсэн байна. Бас хоол идэхээс өмнө талах идэхээр хүний аппетитийг амар хөдөлгөөд илүү их хоол идүүлмээр санагдуулдаг гэсэн. Юу вэ? Fried scallop. What is this shit? What is this? Бидний fried scallop-ыг би 100-нд захиалсан. Scallop нь яадаг 100 бол Та нар анзаарч байна уу? Артлын гэрэл өнгө айгуу гоё болж байна. Шарсан scallop. энэ ихтэй дээд цэцэгт байцаа. надад яг дээд ихэд амар гоё санагдаж байна. Ягаад гэвэл одоо ингээд энэ цонх бич арай. Энэ цонх дагцсан суудлууд байна штэ. Энэ цонх дагцсан суудлууд тэнгуү тэр болгоныхоо дунд нь ингээд нэг юм том хан байгаад байгаа биз. Тэр хэсэг рүүгээ одоо ингээд цонхны энэ хэсэг нь ингээд жоохон харанхуй маягтай байгаа штэ. Дээрээс нь сандлууд нь хоорондоо арай зайтай. Тэнгуү энэ хэсгээр нь ингээд намуухан баймаар байгаа ч юм уу хоорондоо юм ярмаар байгаа дээд хийж байгаа хүмүүс бол суухад амар тохиромжтой санагдаж байна. Надаа. Cauliflower, харсан bacon юм би идэж байхад миний шүүс гараад байна. Арааны шүүс. Харсан scallop. Миний өмнөх бичлэгүүдийг үзсэн болвол би хэлсэн. What the fuck is scallop? What the fuck is scallop mean, bro? Scallop is a common name and encompasses various species of marine bivalve mollusks. What the fuck? Загас далайн хоол юм уу энэ те? Энийг хэлдэг юм уу scallop гэж? Окей. Окей. Ийм л юм байсан юм ба штэ. Алкогол уухгүй байгаа гэд. Гэтэ хэрвээ та нар 2 сарын 14-нд хайрын баяраар болцоотойгоо орж ирээд гоё вайн уугаарай. Би өглөөс ирээд гэртээ хоолоо идчихээд ерөөсөө хоол идэг баа. Одоо бейкн Бороор хаан тийх гоё гэж спотн дээр чинь шууд хэрэгтэй зүйлээ аавна. Загаалгаалнаа ч амар байна штэ. За 100 надад айгуу таалагдлаа. Тэр бол unexpected амар гоё явах баха. Хүрхцэн соус нь айгуу гоё зөөлхөн гоё амттай байна. Дээрээ бейконтэй болохоор бас илүү гоё texture оруулж flavor оруулж ирээд надад айгуу таалагдчих. За эдний focaccia амтж үзье. Дээрээ olive oil balsamic дүрээд. Okay. Rating 1 to 10, girl. Rating 1 to 10, please. Та нарт зориулаад энэ бичлэгэндээ зориулаад ягаан өнгийн цам зүмсэн маа. Ягаад вэ гэхэлэр хизээ хэлээ нэг подкаст нэр сонсч байсан байхгүй ягаан өнгө эмгтэй хүн өмсөд дейтэнд очихоор эмгтээлэг тийм гоё bubbly vibe өгөх өнгө гэж бичсэн хэлсэн байдаг байхгүй тийм за одоо би уншия. Romantic and soft appeal юм зөөлөн романтик гоё дүр төрхийг бүтээж өгдөг. Тэгээд эмгтээлэг elegance хүнд нээлттэй харагддаг. Ингээ очоод яриа одоо үсгэхэд нээлттэй харагдана. Тийм kindness, confidence, playfulness энэ цамцыг ханаас авсан бэ гэж бодож ивэл би Bad Blood-аас авсан. Монгол нөгөө Bad Blood гэх солонгос брэнд эдэн штэ тэрний биосны хэрэгтэйгээр зардаг дэлгүүр Монгол нэгдээд аягүй. Тэ ерөөсө доторх нь ингээд хатгаж матгаад гэж үгээд ахгүй. Нэрээ солонгос Японд амар гоё брэнд зөндөө байд юм байл штэ үнэн давгүй зав. Тэгсээ чанартай хувцсных нь чанартай тэгээ загвар нь орчин үеийн тиймэрхүү брэнд зөндөө байд юм байл. Ер нь хувцс үйлдвэрлэлээрээ ч гэсэн Япон солонгос угаас амар сайн байгаа юм байлээ. Монгол хаана байна? Ийм гоё хөр хөнгөтэй. Тэгээд ханцуунаас надад амар таалагдаад байгаа юм. Яг клингээр хажуугаар офис гомблээ яг энэ сайрн шат гаргацсан. Гоё шат юм да. Яа, nice штэ. 100 бол энэ 100 бол энэ лаадаг газар байна. 100 бол энэ үнэхээр лаах юм байна. Нэрээ шүү. Дейт хийж байгаа. Тэгэл дейт хийж дууснаа. Тэгэл гоё викендийн дуу тавиал өрөө чи хав харанхуу гаднаасаа дотроосоо хаалгаад шоожлсон. Та хоёр хоёулахнаа. Тэгэл энэ дээр викендийн нэг хайрын дуу яваал. Өрөө чин тэр чигээрээ зөвхөн улаан дуу өнгөтэй. Тэгэл та хоёр жоохон ингээс жоохон согтцсон. Тэгэл эхэлж бүжиглээл тийм ээ. Дараа нь ээлжид сүнээгаал галуу.
10 жилтэй хаа. Манай миний анхны үерхжсэн boyfriend-тайгаа Валентин тэмдэглэж үзчихсэн баг. Тэгээ тэр үед чинь нөгөө 10 жилээсэн болохоор ресторан гэхээр баг Broadway лсэн баг заяо. Тэгээ Broadway орчихсан санагдчих. Үгүй би бодоогүй шүү. Өөрөөр бол би ерөөсөө Валентиныг яг тэгж хостойгоо тэмдэглэж үзчих байгаагүй. Сүүлийн 2 жил. 3 жил юм уу? Сүүлийн 5:30 хийгээл. Тэгээ өнгөрсөн жил болохоор би ганц би байсан. Тэгээд яг Валентин болохоор хүмүүсийн сториг үзээ би яг FOMO-дод уйлах байх гэж бодоод бодлоо. Тийм гэхдээ ер нь тэгэж бодоо. Тэгээд мэдээж ингээд ганц би эмхтэн гэдэг нь гоё сторинууд үзэхээр мэдээж ингээд окей гэж боддог хгүй юу. Хэрэг та нар боддгоо гэж хэлж байвал та нар худлаа ирж байна. Тийм болохоор өнгөрсөн жил би Таиландд яг 2 сарын 13-нд илүү 14-нд явсан. Тэгээ сар явчаад ирсэн. Тэгэхээр өнгөрсөн жил бол яг Валентины гоё мэдрэмж аваагүй. Манай хотод ч бас бүх газар гоё чимгэлд мэмгэлээд Валентины тоглолт болж болоод бас айгүй хөрхэн гоё сүртэй идэв штэ. Энэ жил болохоор бас гоё хэрэгтэй бичлэг хий гэж бодоод Валентинаар хаана болцох вэ гэд энэ бичлэгийг хийгээд ганцаараа хоол идээд явж гинэ. Хоёр хүн ингээд дейт хийж яхад present байвал айгүй гоё яг тухайн цаг үедээ хүн байвал айгүй гоё. Тэр нь юу гэж байгаа юм гэхэлэр одоо ингээд хоолны ширээний ард утсаа оролдоод хоолны ширээний ард ингээд хүн араар зүрхэд ингээ хараад эсвэл тэн нэгэн дуурахаар ингээл хараад тэр яг яриаг нэг тэгж тойж сонсохгүй байгаа юм да гэдэг мэдрэмж төрүүлдэг. Тэгэхээр тэрийг бас анхааруул айгу зүгээр юм лээ. Thank you for the 2K. Thank you for the 2K. Wow, нөгөө нэг гадаад бичлэгэн дээрээс харааддаг мангар том чизнүүд дээ шүү дээ. Okay. I was excited for my dinner. Okay. Энэ газрын тэ захирал нь ямар амар мөнгөтэй хүн байдаг болоо fuck. That's good. Wow, энэ ямар том чиз вэ fuck. Is it okay to vlog? Film it. Okay. Pasta, okay. Оо шоо нүдэн дээр нь паста хийж өгч юм уу? Гал. Okay, энэ тоогоо олох зайдаг те. I notice. Одоо ингээд бэлтгэн жоохон хайлаа тэгээд цуг холдох юм уу? Okay. Good idea. Ooh, smells amazing. Actually. Truffle always good. Truffle? Well, the Uniland. Truffle амар үнэтэй өстэй нэг харангийн юм байдаг. Wow. Хой. Тэгээ энэ дээр ингээ паста жил энийгээ угаадаг болов. Чисээ угаана гэж байхгүй бах те. Угаат юм болов? Яат юм бол? Угаахгүй шууд энэ чигээр нь ингээ хадгалчт юм болов? Та нар юу гэж бодож байна? Угаахгүй хаа. Багт юм бах те. Truffle ч балер үнэтэй өстэй. Юу what is truffle? Truffle гэж яг юу юм? Mushroom юм байна штэ. Truffle гэж мөөгийг хэлдэг юм байна. Тийм байна. Энэ mushroom мөөгийг хэлдэг юм байна. Килограмм нь $2100 гэж штэ. Пүү писта. $2100-аас $3500 хооронд байдаг гэж штэ. 1 килограмм нь. Тэгвэл 100 г truffle хэд их вэ? 120-с $250, $120-оор 100 грамм mushroom, truffle гэдэг mushroom-ыг авах юм байна. Тэгэхээр энэ чинь хэдэн төгрөг гэсэн үг юм? 400,000 төгрөгөөр 100 грамм юм авах юм байна. За гаалгаал. Яа, манай ихчд баг 30 грамыг хийгээд өгчлөө. За гаалгаал. Манай ихчд баг 30 грамыг хийгээд өгчлөө. Enjoy, man. Thank you. Buon appetito. Ваа, ямар гоё харагдаж байна. Тавгалт мавгалтай. Энэ паста бол амар байгаа хаа. Cheese wheel-тэй паста. Хоёр төрлийн пастанд like ингэж яг cheese wheel дээр хийж өгч байгаа. Тэрэ truffle-тай, truffle oil нэрт чинь бүр айгуу гоё нэрт чинь. Нэс гоё харагдаж байна. Ийм амттай паста гэдэг үү? Wow. This is so good.
бяслаг амт тэгснэ бяслагны юм гоё сүүн амт. Окей. Тэм гоё чихэрлэг амт хар перцний Фора айдтай болцсон юм уу? Үгүй шүү дээ. Чам дээр айд гарч ирсэн юм уу сая? гашуун амт гэх юм уу? Хар перцний амт гэж үгэлээ. Гашуун амт тэгээд ингээд truffleтай нэг юм. Би арай алга энд ирж өөртөө болцмоор санагдчихлаа. Булдаа гоё юм байна шүү баг. 3 4 гарч ирлээ. Энэ нөгөө YouTube-ийн зөвхөн нөгөө стрим киерээ стрим хийхээр гарч ирдэм байлээ. Тэгээ гарч ирж байгаа. Гэхдээ тэрнээс бараг мөнгө орж ирэхгүй сайд. Жисэн бол энэ тавгийг ингээд барьж аваад долоох байсан. YouTube скам хийгээд шаад харин тий. Гэж хайрын баяр, Валентины баяр, хайрын баярыг dessert шоколад гүүгээр төсөөлөх боломжгүй. Үнэ. Би яг одоо dessert идэх надад. За ийшээ орох юм байна. Айкида үнэ ийшээ орох юм байна. Би ийшээ 100 ормоор байна. Тэнгуутаа та нар Max Mall эдэн штэ. Max Mall-ийн 17 давхарт нэг бас нэг юм лаунж эдэн штэ. Тэр бас амар гоё те. Тэрний ингээд яг 100 тэр өдөр аим балиар салхи малхтай хүүтэн байх юм бол бас жоохон сонин заяа. Тэрний 17 давхарт нэг юм террас байт юм. Тэрэн дээрээс бас хот амар гоё харагдана. Яг шууд ингээд төв зам дагуу ингээд амар гоё харагдана. Энэ болохоор нэг юу вэ штэ. Одоо нэг төв шуудан байдаг штэ. Төв шуудангийн замын эсрэг талд нэг шинэ нэг барилга баригдсан ш. Тэрэн дотор байт юм байна. Миний гидсэнд ямар ч багтаамж байхгүй байгаа ч гэсэндээ dessert менюг нь аваад dessert захиалыг болзоо хийж байгаа эмэгтэй чинь гоё чихэрлэг зүйл дуртайх юм бол dessert-ийн сонголтуудаас бүгдийг нь аваад тэгээд гоё хоорондоо туршиж үзээд энэ нь юм байна, тэр нь юм байна гэдэг гоё яриа өсгөл надад бас баг тэр Sky Lounge ахаа. Гоё хөрх нийлээд байгаа газар. Тэрний коктейл нь ол trash зөө. Мэдгүй нааг орсон тэр үед бол коктейл нь ол trash байсан. Яг тэгвэл би миний өмнөх айдсажсэн ресторан Матер Бартендер ах амар сайн коктейл хийдэг байхгүй юу? Өнөө коктейл мэлэг амар сайтай. Яаж ямар амт гарах айгүй сайн мэддэг. Би тэр газар ажиллаад тэр ахын үнгүү коктейлүүдийг уусаар агаад өөр газар коктейл уухаар ингээд амар trash бүр ингээд золбон хийдэг санагддаг болсон. Тэгээд ер нь хүн болгон Бартендер болоод коктейл хийгээд байгаа хэвээр Монголд тэр жоохон бууруулах нэг талаараа. Анахаа самартай каноли. Яа тэр газар хоолнд авгүйсэн шүү бас. Улаан алимтай vanilla ice cream за нэг тийм байна. Монгол зүгээр хүүхдүүд ингээд жоохон зөөгч хийж байгаа л бүгдээрээ Бартендер болоо шаачна. Тэгээл нэг сонь юм гаргаал. Caramelized olive oil tart гинэ. The monster what up? Gelato байна. Өөр тараагүй мембран. Зарим гоо эдний тирамису айгу алдартай штэ та нар мэддэг бол нэг homemade тирамису гэдэг. Окей. Өдөр өөрсдөө айгу гоё хийдэг. Би тирамисуд нь бол айгу дуртай. Гэхдээ би яг одоо тирамису идэх. Би хоёр десерт захиалъя гэж боддог. Гоё та нарт харуулвал гоё байх юм болов гэж бодоод. Десерттэйгээ халуун цай уух гэж захиалсан. Яг энэ цонхны хажуудлын суудал болохлээр би жоохон даарад хамаг арьс марсаа гаргацсан юм чинь. Тэгээ яаж ил би мөстэй ус захиалсан заяо. Гал. Эдний orange цагаан гатай өөрсдийнх нь цай гэсэн гоё амттай байна. Тэгтээ би яг ийм стакантай амар дурггүй. Уухад амар хэцүү. Энийг зүгээр гоё цайны том маяг. Энэ цай бараг цай нэг 15 байгаа хаа 15 км ч юм уу. Хоёр dessert гэсэн. Та нар үнийг хэлж бодож байна. Би хэлж бодож байна. Cannoli. What is cannoli? Гоё ирт юм байна харуулъя. Wow, what the fuck is cannoli? Tell me. Тустай тарт гэх юм уу? Би энэ юусэн идэж үзэж байгаагүй. Энэ тавглалт бол гоё юм те. Тавглалт бол гоё юм штэ. Nice. Энэ ерөн угаасаа Монголд байгаа давгүй ресторануудын нэг юм шүү дээ. Энийг амар идэж үзэх хүсэж байна. Дээрээ vanilla ice creamтэй, kiwi жимсэн, blackberry байна. Тэгээд доотлолт нь tart нь oliveтэй tart байна. Гоё харагдчихин. За let's dig in guys. Сонсоо sugar нь ингээ карамел болцсон хагарж ийн те. Nice. За амсаа. Reaction анхны taste test. Wow. Энэ лимонтой glaze юм шиг байна. Энэ чихрэн. Окей, энэ талх нь нэг юм зөөл амттай. Энэ зайр мөг үдээлт нагаа нь тийм байна те. Sorry. Би болзон дээр сайн яшиг. Wow.
Next газрууд нь ямар газар байгаа л заалаач. Энэ бол гоё л байна. Одоо нөгөө нэг тавгалт мангуултал үнэхээр маягтай давгуулт санагдаж байна амар гоё. Гэтэ үнэн нь бол амар үнэтэй байгаах. Гэтэ гоё юм. Энэ яг яадаг юм бэ? Canola гэлөө. Гэхдээ би хэлий. Надад эдний десертнуудаас тирамису нэлээд таалагдсан юм байна. Би тирамисугийн үлдэн идчихсэн болохоор өөрөө маш санагдав. Тэгээд каноли Thank you for the donation. Өндөр 3 дахь удаагийн 20k donation. Thank you the monster. Thank you brother the member. Thank you for the donation bro. Thank you. Oh my god. Thank you for the 20. W in the chat. W. Thank you brother the monster. Thank you bro. Thank you for the 20k. Өндөр юу 3 member үлээ 3 member маань 20k явуулсан юм биш те. Double chip хийж байгаа өндөр. Миний удаа Double chip шээ. Өндөр түүний чи хэн байлаа? Fuck өндөр biggest чи хэн байлаа? Okay. Ихэнх хүмүүс өөрөө олцсноо би. тирамисугийн захиалвал Үсээ хэдэд тусах уу? Айгу дуртай байх гэж би бодож байна. Үсээ би 5 сая тусах баха. 5 million bro. But nobody gonna pay that shit. Та нарт кивиний харшилтай гэдгийг хэллүү. To see me as a bald man. Ингээд дангаар нийтэн чинь миний хэл жоохон захтанжийн цаана. Гэхдээ амар тийм хүчтэй ашил биш байх гэж би бодож ин заяа. Дээр нэг удаа киви идсэн чинь хэл захнаадсан. Тэгээ сая идсэн чинь бас тэгж юм ихтэй. Okay. Энд болцоход бол айгу тохиромжтой. Thank you brother гоё биюдэ. Тэгээд 2 сарын 14-нд өөр хоол идэхээс гадна тэр тайзан дээр нь тэр зааланд нь артистууд ирээд дуучин ч юм уу ирээд төгжимчин ирээд тоглодог болохоор бас аюу гоё романтик орчинг бүрдүүлдэг. Тэгээд за ийм газар туршлаа. Тэгээд ер нь бол би ингээд лаунж орох юм бол те шиша байхгүй бол ер нь бол баг орохгүй дээ. For real. Ялангуяа 100 мөн шишаагүй ингээд зур найзтайгаа чи гоё уулзаад ингээд хоол идээд ч юм уу те гоё юм уугаа сууя гэж бодож байгаа бол би тэгж бодоод нэг газар орох юм бол заавал тэр газар шишаатай байх хэрэгтэй. Шишаа татахгүй бол ер нь хэцүү дээ. Тэр маргааш турших газар хүртэл баяртай. Нийтдээ за сая ганцаар хэд юм лээ 2 десерт, 1 паста, 1 зууш, 1 цай, 1 мөстэй ус авсан те. Тэгээд 264k болсон байна. Паста, 2 зууш, ус, биш 2 десерт, 1 зууш, тэгээд цай. 5-6 юм аваад 200 окей. Worth. I think it's worth it. Дээрээс нь би хэрвээ яавал дүүрэх вэ гэхээр миний энэ donation goal өнөөдөр дүүрэх юм бол би үсээ авсан. Тэгс чи нөгөөд би ямар дөрөвч юм бэ 5 саяар үсээ авсан гэсэн оронд нь өнөөдөр donation goal-ороо donation goal өнөөдөр дүүрэх юм бол үсээ авсан гэсэн чи нөгөө donation goal-д 10 сая төгрөг үлдсэн байдаг үстэй тий. Яа. Бараг ихний хийснээсээ үнэтэй хэлээд байна шүү дээ. Би ч дөрөвч юм да. За гайгүй. Яадаг газар вэ? Энэ бичлэгэнд яагаад чинь Япон хоолны ресторан санагдаад тэгээ 2 дахь газар Япон хоолны ресторан сонгосон байгаа. Окей. Япон. Wasabi.
тэр бүр далаан байцаа. Далаан байсан шигтэй сушидний хамаагүй л те. Wow. Wow. Өсөө сайхан оллоор гэсэн үү? Монгол хүн биш те? Окей. Ramen. Sorted sushi. Миюгийг дуудах уу хин? Хоол маань ирсэн байна. Үнэхээр амттай харагдаж байна. Үнэхээр амттай үнэртэж байна. Род, амар ярагдаж байна. Би бүр өсөж байгаа болохоор амар excited байна. Би бас ингээд ресторануудын одоо date night-ын зориулсан гэрлийг бас хараад байгаа байхгүй. Тэгээд шарамгт болохоор гоё ярагдаад байна. Зураг мөр авахад ногоон цай ууж байгаа би. Ногоон цайсээ best цай. Орой. Үний шаардлага байхгүй шүү дээ. Миний ингээд халуун ногоогийн сайн хайлтсан. Гэхдээ халуун ногоо нь бүр яг миний бодож исэн шиг амар халуун ногоотой бол биш байна. Окей. Гоё зажлууртай. Махан гоё зөөлхөн. Гэхдээ гоё өөр ингэсэн текстчуртай. Тэр амттай гоё rich амттай шүлээ. Тэгээ 2 сарын 14-нд болцоогоороо ийшээ орж ирвэл хизээч буруу сонголт болохгүй гэж бодож байна. Тэгээд Япон хоол тань Grammy үзсэн хүн байна уу? На Grammy чи fucking trash. На Grammy гэдэг шоу чин failed. Угаасаа наа чин цаагаараа ингээд битүү холбоо сүлбээ те ямар ч мэдрэмжгүй хүмүүс өдгөн батлагдсан шүү дээ. Яаж хараал идсэн Cardi B-гийн альбом Astra World-ыг давж Grammy аваад байгаа юм бэ? Яагаад Utopia хараал идсэн Astra World нэг ч удаа Grammy аваагүй юм бэ? Тэрнээс хараал мэдэж болно шүү дээ. Grammy ч угаасаа хогийн шоу бүр who cares about the fucking Grammy? сайг гоё шүү дээ. Тэгээд загас магас идэх чинь нэг aphrodisiac. Тэгээ бас би ингэж бодож байна. 2 сарын 14-нд date хийхдээ хоолоо нэг газар идчихэд тэгээд тэндээ мэдээж хоолтойгоо нэг wine уудаг ч юм уу те. Эсвэл Япон хоолны газар бол халуун саке уудаг ч юм уу. Тэгчээд гараад гоё коктейл бар ороод өргөжлүүлүүл коктейл барууд чинь Travis Scott Grammy аваагүй багт хараал идсэн Cardi B тийм ээ Grammy авсан байна. Гэхээр л угаасаа Grammy-г үзэх ямар ч хүсэл байхгүй. Чин хоёр хүнийг айгүй дотн олгодог гинэ. Ингээд одоо нөгөө чимээтэй орчинд хүмүүс чинь хоорондоо ярихын тулд ингээд биеэрээ жоохон ойртож морьтоод ингээд ярина шүү дээ тий. Тэгэхээр ингээд хүн толгоонд нь ингээд энэ хүнийг амар сайн мэддэг юм шиг санагдаад дотн харилцааг үүсгэхэд айгүй чухал байдаг гэсэн шүү. Чимээгүй гоё газар гоё амттай гоё хоол идчихэд харин тий. Тэгээ дараа нь коктейл бар ороод дүнц чимээтэй газар ороод тэгэж болзоогоо өргөжлүүлэл тэгээд мэдээж эрэгтэйчүүд эмэгтэй дээр эрэхтэй болзон дээр эрэхтэй гоё цэцэг бариад очоорой. Тамагучи гэсэн үү? What is Tamagotchi? Okay, let's try this. Хоол ингээд айгүй нэг тийм гоё удаан идэл нөгөө хажуудынхаа хүнтэй яриад суши хийж байгааг нь тоогоож байгаа хараад ингээд гоё. Ой за эргэжтэйчүүд нь ирээд хоолыг даах юм байна, цэцэг авчрах юм байна тийм ээ. Гараад баар ороод бүгднгийн даах юм байна. За эмэгтэйчүүд нь юу хийх юм? Тэрийг надад хэлээд өгөөч. Тэр аягүй чухал байгаад тах юм. Хоолоо appreciate хийгээд хоолоо гоё амтлаад ингэж идэх тийм орчин одоо юу хэмдэ тийм vibe үүсгэж чаддаг юм шиг надад санагдав. Энэ нь болохоор цэцэг авчраад болж болно шүү дээ. Цэцэг нэг 10 кал гэж байгаа зүйлээ нэг царна. Нигери сушитэй. Wasabi жоохон тойлоо. Соёлоо. Вау, юу вэ? Юуны засуу туунаа юу? Окей. Миний хоёр дахь сонгосон газар Хана гэд Япон олонний ресторан байсан. Тэгээд одоо би та нарт орчин тойрныг нь бол харуулъя. Надад бол таалагдж байна. Гоё цэвэрхэн. Тэгэхээр чи наа чи яг
юу бие үнэлэгч янхан гэдэг хүүхдээ амар төстэй болчихж байгаа юм шүү. Ингээд чи намайг орой над өөр дээрээ 5:30 хэлэхийн тулд чи намайг өдөржингөө гоё ингээд гоё байлга. Тэгэх юм бол би чам 5:30 хийж өг. Тэгэхгүй бол 5:30 байхгүй. Үгүй мүү? Тийм soft тийм амар зөөлхөн маягаар явчихж байгаа юм шүү. Гэтэ ethical те аль талаасаа ингэ сэтгэл санаагаараа би бинийгаа мэдэрж байгаа гэдэг утгаараа хэлгээсаатай хамгийн гол нь амттай хоолтой. Гол нь юм авч өгөхтэй гол нь бишээ зүгээр л хэлсэн. Бүх төлж байгаа үн бол яг тохирсон санагдаж байна. Маргааш дахиад өөр газар орно. Тэгээ маргаашийн газараа уулзцгаа. Юу matcha ice cream. Wow, nice. Яа энэ ice cream гэдмээр байна. Мэдээж dessert гэднэ. Dessert нь болохоор эдний зарим үеийн сонголтууд байдаг юм байна. Мэдээж би мончин дуртай. Агаар өдрийн цагаар нөгөө Монисын 2 давхартай байдаг болохоор жид орж ирж ланч иддэг гэж байна. Оройны цагаар бол ингээд гоё ер нь хүн айгу багтай, гоё сэлүүхэн, завтай байдаг юм байна. Тэгэхээр болцоход үнэхээр тохиромжтой газар санагдаж байна. Зүгээр эргэтэй сэтгэл гаргаж байгаа шиг эмгтэн ч гэсэн сэтгэл гаргаасай л гэж би хэлсэн. Тэрнээс юусоо даахгүй юм яриаг үлдээ уг нь. Матсан бүр green as fuck шүү. Гэтэ надад бол том би. Хомаш 206 мянга. Йоо манай ихт зүгээр 2 хоногийн дотор хоолнд 500k үрчлээ. Амар байна. Би сайхан оройн хоол ирлээ. Сая бидний Грами уусаа rob is 100 мянган төгрөг болсон. Тэгээ бүгдээрээ маргааш уулзцгаая. Hi guys. Өнөөдөр 3 дахь өдөр нь оройн хоолндоо дейтэндээ явж байна. 5 цагаас Thank you for the 2000 yuan man. Thank you for the 2000 биш yuan гинэ. Yen биш. Won. Thank you for the 2000 won brother. Monster thank you солонгос дэд юм шиг байна. Thank you for the 2000 won. захиалга биш. 5 захиалга өгсөн. YouTube-ээс авч байгаа мөнгийг нэмж өгж байгаад баярлалаа. Тэгээд ойрхон бас юма хийгээ сууж ирсэн. Саяны газар бол 200 мянга гэдэг бол actually fucking expensive. Яг үнэндээ. Энэ газар надад тийм амар гоё санагдахгүй байна. Яг үнэндээ. Яг хав асарт суши гэх тэр сушийн давгүй байсан. Рамен нь байдаг л рамен гэснээр нэг сонин egg roll тэгэл суши тэгээ нэг рамен л биш үү. Тэг яг зайрмаг байсан те. Зайрмаг нь maybe 36 мурга гэж ич магадаггүй бах. Гэтэ надаа энэ арай л expensive. Maybe нэг 150 мавд те. Нэг арай нэг 50k-гаар арай overpriced юм шиг санагдаж байна. Thank you for the 2000 won. Thank you 2000 won. Thank you. Wow, 3000 won. Wow, nice. Суши зүрх тоглож байгаа. like Ингээл гоё. Удаан. Thank you. The monster tip 3000 won through super chat. Thank you brother. Одоо юу хэмдэ team vibe үүсгэж чаддсан юм шиг надад санагдав. Энэ нь болохоор ингээд нэг хүнээсээ 10 шихийг нэг You just gave me 10. wasabi жоохон хавлаа, soy sauce-нд дүрлээ. Дараагийн газар үзье. Дараагийн газар. Би мачин. Тэгээд би маш их хүсэж байна. Энэ хаана ядах газар вэ? Чатанд хэдэн хүн байна? Өнөөдөр би бас жимд байсан байхгүй юу? Жимд Thank you the monster. Орж ирээд би дахиад нэг мах идсэн. Би өөр юм мэдэг байгаа тийм болохоор маш их хүсэж байна. За юу гэдгийг бүгдээрээ. Би бас ингэж болсон. Chat GPT-гээс бүгдээрээ perfect Not chat GPT. It has to be DeepSeek. Болцооны хоол. Use DeepSeek please. Romantic elegant гэсэн чи steak and wine in pasta байж болно гэж юм. Truffle pasta, carbonara байж болно гэж юм. Тэгээ яг энэ дээр миний нөгөө анхны газар орохдоо хийсэн шиг нөгөө амар их юм соустай болоос бас зайлсхийгэрээ гэж бичсэн байна. За тэгэнгუთ fun interactive Хав 400 гэж үгс үг юм. DeepSeek ч алдаатай штэ бро. Ямар алдаатай вэ? DeepSeek алдаагүй штэ бро. DeepSeek хөөе 6 сая доллараар бүтээгдсэн мөртлөө тэр хитэн 10 тэрбум доллараар бүтээгдсэн тийм ээ Chat GPT-гээс ч хамаагүй илүү ухаантай байгаад байна. Бүр ингээд цаанаа юу сэтгэж бодож байгааг бүр гаргаж ирээд байна. Бүр cognitive function-тай болсон байна.
Унгар юм уу те? Цагийн болоо унгар 400. Шими бүдрийн идрийг эзсэн. Tapas Юус би зөндөө оролцсон бро DeepSeek гэж би зөндөө оролдоод бүр хэрхэн яаж гар хангалах хийхэ болох вэ гэж тэрний үр дүнд би гар хангалах хийхэ болчоо байж гин. Би өмнө chat GPT-гээс 10 удаа тэрийг асууж ирсэн. Би ганц удаа DeepSeek-ээс асуугаад би асуултын хариултыг олдсон бро. DeepSeek is on top brother. small plates энэ tapas гэхээр бол бас Larosa нэрээ бас орж байна. Хаан дэйт хийх болох вэ гэж толгоонд орж ирж байгаа газруудаа би бас тандтай хуваалцсан. Тэгэхээр хоолой захиалуудыг. Тэгээд casual хоол гэх юм бол пицца байж болно гэж юм. Ramen идэж болно гэж юм. Exotic adventurous гэсэн чинь Thai food. Яг romantic date night биш, Valentine's date night зориулаад хайр дурлан баярт тусгаалan зориулсан юм. Үгүй одоо дэлхий дээр юу ч болсон заяа зүгээр сонсчээ. Дэлхий дээр юу ч болсон заяа. Дэлхий дээр юу ч болсон дараагийн 100 жилд биш те Азууд тэргүүлнэ юу ч болсон. Бүр ингээ бүх юмны магадлалаараа бүр ингээ mathematically, scientifically тийм ээ зүгээр ингээ biologically тийм ээ mentally, spiritually historically тэр түүхээ харсан ч заяа. Ер нь Азууд дэлхий дахныг эзэлж авч байгаа next 100 жил. Тэгэхээр би Аз юмаа л хэрэглэн, Аз юмаа л дэмжинэ. Ийм хоол идэм гэсэн чинь appetizer нь oyster Үнэн ашигладаг. I'm not the important person. Yes, үнэн. I'm not a valuable тийм ээ. course steak, gnocchi за. Тэгэд хэрвээ ингээд 14-ний орой ямар хоол захиалах юм хэрэг 19 мэдэхгүй байх юм бол чад GPT ашиглаж болох юм шиг би өнөөдөр гоё steak гэдэг гэж бодож байна. Тэг яагаад chat GPT deepfake хоёр дээр хэрэлдээд байгаа юм бэ та? Who cares about that? Prime тийм ах ашиглалт юм байна. Тэгэхээр махнууд нь гоё амттай гэсэн үг. Oh, this is not sponsored by the way. Би 3 газар гурван ингээд нэг өөрөө мөнгөд ихэд явж байгаа та нар харсан. What the fuck? Ихний газар ч гэсэн спонсоргүй юм уу? Надад ихний газар бүр спонсортой юм шиг яриадсэн шүү дээ ихэндээ. What? 14 Валентины баяраар болцсноо би ч тэр шартаад гэснээ hangover шиг захиалж идээд байл. Үгүй би яг нэг амар жож хийхгүй гэхдээ надад хэлэх шаардлага байсан болов гэж жоохон гайхах баха. За би ингэж бодож байна. Эдний rib eye signature steak юм байна. Prime meat. Бүх юм угаасаа миний мэдээллийг ашиглаж байгаа шүү дээ. Google ч гэсэн миний мэдээллийг ашиглаж байгаа шүү дээ. Үнийн тамирт хэлэхэд пиццанууд нь 35-аас 60 эдэр. Instagram чамайг сонсож байгаа. Утас чинь байнга чамайг сонсож байгаа. Зүг хийж байгаа гэхүү. Очтоо. Тэгээд би хоолой сонгочлоо. Би нэг rib eye авчи steak-нээс нь. Яа, rib eye okay. Medium rare. Ха. Тэгээд салааднаас нь хамгийн сайн их гардаг салаад нь аль нэ? Манай чинь тусгай махад тустай юм зүйл шүү дээ. Тэгэхээр Steak бороо гардаг. Зүгээр айтер шатлаас сонирхож орж ирж үзэж байгаа хүмүүс нь гэх юм бол smoke salad, avocado green гэдэг. Энэ хоолныхоо өмнө жишээлбэл avocado green идчих юм бол яг гоё хоол хүлээж өгөхөд бэлэн болсон шүү дээ. Би араас нь хоол идэх. Надаас яг махтай дахиад мах идэх гэрсэн. За баярлалаа. Тэгвэл би нэг авокадо Шаашаа саяны зөөгч бүр үнэ ээл. Саяны зөөгч бүр үнэ ээл шааж байна. green salad аваад хоолныхоо дараа авчих те. За баярлалаа. Ширэн дээр энэ болохоор энгийн ус. Энэ болохоор гац тас. Энээсээ усаа залуудаа хэлж байгаа. Зүгээр энгийн уух юм бол энэ төрлөө. Окей, за би цай авчи дөө. Цайн энэ манайд гардаг нэрийн цайнууд байгаа, жимстэй цайнууд. Эдгээр нь болохоор зүгээр энгийн хоцтой цай. Жинжертэй цайг нь авчихдаг. Тий. За тэгээ болсон да баярлалаа. Усаасаа залууч. Тэгээд энгийн ус энгийн. Ямар зайтай би зайлаач зөөгч ямар хэцүү үссаа вэ? Ерөөсө хинч тэр зөөгчийг тоомог багч амар юм яриаш шаад хэвээр. Хинч саяны зөөгчтэй тоож юм яриаггүй штэ биш та. Чи зүгээр гэлс захиалгаа аваад тийм ээ чухал юмнуудаа хэлээд энэ миний ширээнээс зайл л да. What the fuck are you talking about тийм ээ хүнийг амар юу байлаа орлоо шаа. Зүгээр хурдан юмаа ингэ явал та. Хүн ч чамайг анхаараагүй штэ bro. You are just a fucking waiter bro. Эндээ шууд пиццагаа хийдэг болохоор сонирхолтой юм байна. Би бол тийм амар авдаг өсөө.
Би бүр тип өгдөө газар хүртэл тип авдаг байсан шүү дээ. Тэгээ нэрээ байршлын хувьд би албаараас энэ газрыг сонгосон байхгүй. Би өөр бас газрууд бодож исэн нь бол Alfie-г бодож исэн, Equator-г бас бодож исэн. Яад бол хоёулаа шинхэн нэгдсэн. Гэтэ вау, манай ихч бүр Монголтойгоо бүх шинээр нэгдэж байгаа энэ тэнд байдаг айгүй гой гой газруудыг сайн мэддэм байх тий. Угаасаа бичлэгтэй холбоотой болохоор. Тэгээд тэр хоёрыг хоол идэвхжлэг хийх үү, хийнэ бодож л байна. Тэр хавлуу хотын дөрөв ресторанууд болчоор энэ газрыг сонгосон. Энэ газар болохоор River Center-ийн нэг давхарт. Тэгвэл за миний сайн хэлсэн шиг Alfie байж болж энэ Equator байж болж энэ хоёулаа бас Италийн стейк шаа харин тийм бай. Намайг бүр хүмүүс чи өөрөө стейк хийгээд үлчих, чи өөрөө стейк хийгээд үзүүлчих гэдэг. Тэгээд би тэгж жаад яг бүр занж байгаа стейк хийнэ fuck. гоё чимээтэй тийм газар сонгомоор ах юм бол Brussels байж болно. Тэгээд эсвэл за баярлаа. Томны захаас нь цай байлаа. White peach and юулээ цагаанга. Нэгэн чихэрлэг юм. Тэг би Larosa би ерөөсөө бэлдэхгүй бороо I don't give a fuck би нэрээ чиний нэрийг л хэлээ би I don't give a fuck би угаасаа тэр хоёроос илүү better хийн штэ тэр би ерөөсөө тэгэж өмнө нууцаар стейк мистейк хийгээл бичлэг үзэл ерөөсөө тэгэж бэлдэхгүй угаасаа би өмнө мах шаарддаг байсан тэгэл that's my job man that's what I can do деликатesen бас байж болно. Хоолоо идчихээд дараа нь гоё коктейл бар ороод бас нэг юм миний айгуу дуртай коктейл бар байдаг. Деликатesen орох юм бол доошоо нум сум гээд архи амьдралаасаа хассан байгаа болохоор ингээд цай уу. Энэ охин зүгээр ажтай хэлдэг биз та. Яагаад наашаа киви жуус их чирчиж ингээд тэгээд штэ нөхөн тийм ээ. Манай киви жуус манай ресторанд ирчих гээл ингээд байн камер л гараад ямар хэцүү. Тэгээ авокадо салат ирсэн байна. Нэрийг надаас бусна хосууд байна. Really? Хосууд байна. Окей. Киноа, авокадотой, салатны навч мэдээж байна. Үрцгий помидор, pumpkin seed. Тэгээд дээр нь sesame гүнждийн салатны. Нэр нэг юм санацлаа. Би ингээд ресторанд ажиллаж байсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг хин Henry's байдэн штэ. Тийм ээ, RIP тийм ээ. RIP Henry's надаар өөрчлүүлж исэн юм байна. Тэгээ өөр бас зөндөө амар олон танил хүмүүст үйлчилж ирсэн юм байх шүү. Ингээ бодоод исэн чинь. Амтлагч багш угаан соус. За тэгээ сайхан хооллороо. Миний хэлсэн яг үнэн байна. Дээдлийн соус нь гүнждийн өгтөө нөгөө Япон соус байдаг шүү дээ. Яа мэдэн. Ямар ч хоолыг гоё олгож шаашдаг тий тэр Япон соус. Гоё зажлууртай байна. Нэг амар алдартай тоогооч ингэж хэлсэн байдаг гэж байгаа шүү. Надаа дугуйны хаймар өгөөд дэлхийн хамгийн амттай соусыг өгөх юм бол би идэж чадна гэж байгаа шүү. Ногоо идэг юм шүү дээ. Энэ цай бол надад хитрхи илүү чихэртэй санагдаж байна. Би яг өөрсдийнх нь цай гэсэн болохоор жоохон тэгээ цагаан гапэ гэсэн болохоор цагаан га нэлээд давмгайлсан амттай хоошин гих юм өдгөө нэг юм жоохон healthy амттай эрүүл амттай байх гэж үзсэн чинь надад бол арай жоохон чихэрлэг санагдаж бас өөр нөгөө жимсний жуус мөс ууд болохоор сте масл гэдсэн шүү дээ. Яа. Мэдээж зургийг авах. Би тэгтээ яг 2 сарын 14-нд вау, стейк нь medium well гэлөө те. Medium rare гэлээ, medium rare гэсэн шүү те. Ах юм болов. За хамаагүй дээ, амар байвал амааргүй байвал ахгүй. Валентинаар болцож байгаа хүмүүс нэг тийм анхны болзаанд валентинаар байх нэг тийм ховор ах те. Өнөө. Ер нь ингээд дээдэлдэг хүмүүс валентинаар болцдог юм лээ. Яа гэм бол би сайн мэдэхгүй байна. Хэрэг чи үнэн стейкийн дуртай бол ингээд стейк захиалах амар клишэ хоол гэж бодлохгүйгээр тэгэл дуртай юм аа захиалсан дээр. Тэгээ ер нь хоол идчих юм чинь гоё хоолоо ингээд гоё бүгдийг нэдэд ч юм уу би тэгтээ зав хэрвээ миний явж байгаа нөгөө хүн нь штэ ингээд хоол сайн иддэггүй ч юм уу сайн иддэггүй ч бишээ зүгээр ингээд хоол авчаал хоолоо ингээд жоохон таашааж идэхгүй хаа гэх юм уу. За бүр амар таашаагаал вау гэдэг шаардлага байхгүй гэж юм шаардлага байхгүй л дээ. Гэхдээ зүгээр ингээд ер нь идж байгаа зүйлдээ гоё сэтгэл хангалуун идвэл надад бас нэг тийм positive эерэг зүйлэл төрөх баха. Надад л
Okay, steak бол гоё харагдчихна. Steak looking good. Primate реклам биш шүү. Гэхдээ махан Primate мах байх юм бол би бас туртай байна. Яг л бидэртээ Primate авч иддэг байхгүй. Тэгээд Primate мах айгуу амттай санагддаг надад. Соусын туршиж үзье. Okay. Соус нэлээд шингэн. Нэлээд шингэн амттай юм байна. За. Primate good. Okay. Төмсөн чихэрлэг. Ямар хоол захиалах нь зөв буруу байд юм уу? Зөв буруу гэхээсээ илүү зүгээр тохиромжтой тохиромжгүй л гэж байгаа байх. Урдаас чинь ингээ бүргэр захиалчаад бүргэр идээд хоёр болцно гэж байхгүй сте. За зүгээр нэг хоёр бол эхний хоёр болцсон дээр яг цаашаа ингээ үерхэд удацсан хүмүүс л хамаагүй л. Тэгээ бүргэр идэнэ гэж бол байхгүй. Тэгэл юм янз бүр л байгаа. Тохиромжтой тохиромжгүй л гэж байгаа. Жохон халуун ногоотой. Сонгонтой шаардсан. Салат нь бальзамик соустой. Тэгээд Монгол гоё шүү гэний өөрсдөө. Монгол ч нөгөө Монголын брэнд байх үстэй Wagyu дүрээдсэн Монгол гэдэг. арай 50 биш юм гэх юм уу? Юм байна. Ингээ дуу муу нүртэл нэг юм. Playlist нь бол ингээ бүх дууны сонголтууд явж байна. Би даа юу чи идэхэд хэцүү хоол захиалахгүй. За тэгээд ийм газрында бүгдээрээ одоо хамгийн идэхэд хэцүү хоол захиалахгүй. Хэрэв дэйтэн дээр хол хэсэг. Тэгэд айгүй амархан хоол захиална. Би хоёр төрлийн десерт. Ус дуусчихна. Би хоолой идээд дуслаа. За ribeye steak. Dessert. Өөхтэй одоо fatty өөхтэй хэсгүүд штэ стейк дундаа. Тийм учраас энэ хоол маань ингэж ер нь жоохон өөхтэй харагдаж байгаа. Тэгээ нилээн стейк нь бол нилээн том ирд юм байна. Үнэн нь бас одоо бусад газартай харьцуулахад надад ер нь бол жоохон үнэтэй санагдсан боловч яг махны хэмжээ нь бол үнэхээр их ирд юм байна. Бараг яг share food шиг гэхээр тэгэд би мэдээж барсангүй. Тэгээ ribeye steak маань угаасаа нөгөө өөхтэй мах учраас би нөгөө өөхөн дээр нь арай жоохон үлдээсэн байгаа шүү. Уучлаарай. Гэтэ дуртай хүмүүс бол аюу гоё амттай би бас жоохон хийдсэн. Гэтэ нөгөө яг том томор нь өөх идэж чадахгүй болохоор ингээд үлдээсэн болохоор тавг маань жоохон царимтай харагдаж байна. Тэгэхээр ийшээ орж ирэх юм бол эмэгтэйчүүд юу анхаарах вэ гэхлээр ribeye steak-ийн захиалгатаа стейкнийх нь одоо хитрхи том өөхнүүд хөөрхи энэ охин өдөрт тийм ээ цагийн нэг бишээ өдрийн цалин нэг 50-60 мянга за maybe 70k аваа зогсож байгаа гэваад одоо яа тэгээ өдөржингөө ингээл зогсно тэгээд хүмүүс явсны бүхэн гарсны дараа ширээнүүдээ арчин тийм ээ халбах сэрээгээ арчин шига a lot of things to do man тэгснэ өдрийн 50-60k-гийн цалин that's crazy man that's sad нүдийн тавгнасаа гаргаад тавглаад өгөөрэй ч юм уу тэгж захиалж болох юм байна гэж би тэгээд тэгсэн чинь үүсэлж байгаа хүмүүс чинь нүдэн дээр чи амар гой хоол идээл те гой мөнгө өрөөл амар ад жаргалтай суугаал идэг чи тэнцээ зогсоо шаад та бодлоо гэтээ ribeye бидээс өөрийнхөө old days-эл бодлоо тэг угаасаа өөхтэй cut өөхтэй болохоор complain байхгүй угаасаа юм байх хэвээр за тэгээд одоо бүгдээрээ dessert-ээ эзэцгээе айгуу цадчлаа. Одоо десертээ хүлээж байна. Энд гэдэг өнгө нь бас гоё харагдаж байна те энэ архийн өнгө. Энэ шоколадны баяр. Та нар яагаад монголчууд Монголд ажил хийдэг үлснэ гадаад очихоор амар сайн ажил хийдэг мэдхүү. Их мөнгө олж байгаа болохоор. Okay. 10 жилдээ л яг энэ Valentine's Date Night-нд явжсэн хэлжсэн шүү дээ. Тэр үед ингээд миний date хийжсэн залуу бас надад цэцэг авчирсан байсан баха. Тэгээ ширээн дээр цэцэг тавьсан. Тэнгууд бусад бүх ширээг харсан чинь бусад бүх ширээ бас амар хэрэгтэй. Тэр мөр амар хүүхэн дэмж төрүүлжсэн. Дөрүүлээ болцоо шаадаг шүү дээ, тий. За та нарт ингээд болцож байгаа найз охин чинь шуу яагаад ч мэдгүй хоёр найзаагаа дагуулад ирсэн байвал та нар ямар санагдах вэ? Тэр чинь мэдэрсэн хүн наа Тоги бой гэж залуу байна. Би
би зөв ингэж боддог байхгүй одоо Валентины Мөнгөн цаймер thank you for the 5k brother thank you for the 5k энэ дээр линк хэрэглээ thank you өндөр тулцсан медиа шеэр хийнэ thank you bro thank you for the 5k том болоод Валентинаар хүнтэй үерхдэг байсан ч гэсэндээ ерөөсөө ингээд тэмдэглэдэггүй байсан заяа. Одоо би харин ирээдүйд суух нөхөртөөгөө уулзлаа гэж бодоход хэлнэ гэж бодож байгаа. Та нар ч гэсэн хайртай залуудаа хэлээрээ наа чиг хэлгүй чимээгүй нуугаад ч юм уу эсвэл дуртай зүйлээ дургу гэж хэлэх шаардлага байхгүй яг өөрийнхоороо байгаарай гэж би бас зүгээр энэ бичлэгэндээ хэлж байна. Бэлэг авах дургу хүн гэж байхгүй, бэлэг өгөх дургу хүн гэж байхгүй. Тэгэхээр Валентины барайг бас гоё тэмдэглэж байгаарай гэж би хүсэж байна. Та нарт би ч гэсэн тэмдэглэх болно хостой болчоод. За тэгээд бүгдээрээ одоо десертээ амсаж үзцгээе. Like forced cake-ийг амсаж үзье. окей Yes, үнэхээр яг 0 шоколад байна. гэр дасаа одоо хамгийн түрүүнд даблж санууллаа хэн санууллаа би бол хоёр найзыг нь бол ганцандаа даачих юм хаа би бол тийм л сайн хүн За би хоолоо мэдээж авсан. Хоолоо хаяхгүй зөндөө хоол. Ёбста энэ бичлэгний хамгийн үнэтэй газар хамгийн таалагдсангүй сая магтажсэн таалагдсангүй гэж юу гэсэн үг юм бэ гэж албаар манай бичлэгэндээ удаан байх гэсэн юм уу гэж Илүү гарсан учраас за тэгээд даасан штэ яа сая ямар ичдэггүй хоёр найз нь вэ 189 мянга болсон. За тэгээд ингээд энэ бичлэгээ үзсэнд баярлалаа. Энэ бичлэг ингээд дуусчихин. Maybe 2 сарын 14-нд хаашаа орсон бэ? Хаана дейт хийсэн бэ гэдгээ бас миний бичлэгний дор комментэр үлдээгээрэй. Өшөөж ирэх. Зүг байхгүй дээ. Ингээд энэ бичлэг дууслаа. Би 3 хоног гэхдээ ингээд өөртөөгөө гадуур хоол идээд ганцаараа хоол идсэн чинь айгүй гоё санагдаа. Гэхдээ муу зан сурах юм шиг байна. Ганцаараа хоолны газар ороод хоол идээд байхад жоохон донтчлоо. Гэртээ хоол хийхээс залах өрөөд дээрээ дараагийн What is she do man энэ эмэгтэй ихч энэ их яг юу хийд юм бэ? Энэ их чиг ямар ажил хийдیں۔ Сая ерөөхдөө бол 3 хоногийн дотор 700 сая төгрөг үрчлээ. Биш 600 гаруй мянган төгрөг үрчлээ. Энэ их чиг юу хийж амьдэрд юм бол энэ газрууд нь тэгээд юу биш гэж байгаа? Спонсорд биш гэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс юу хийд юм бол юу хийж амьдэрд юм бол